Охин эр нөхөртөө эрдэнэсээ зүүж хоёуг орлов. Эрдэнэ гэтэл тайлж шидэд оронд нь чулуу зүүсгэлж гав. Гоо саран гайхшран бодов. Бодон бэлцэг орлов. Эр нь сонжиж нэг хараад сонирхож нэг үзээд хідэн гарагтай барин тавин явсаар бэлцгийг нь гээгээд могоогоор орлуулад хуруугаа ороочихов. Могоо биетээ бэлцэг нь хөдөлж харагдана, эсгэрч дуултана. Гоо сар унтхан зөөрч үс гизг нь үлэмж сааралдаж арьс юунд хухайран зонхиж үг хэлн өглөн яншиж эхлэхэд харцаг богцноосоо сүрэг могоо гаргаж тавиад гэрээ дүүргэн мүлхэлдэн байх болов. Гоо сар өөрт нь үлдсэн сүүлийн эрдэнэсээр үсэндээ хавчаар урлан өөртөө зөөхөд үүнийг хатсан харцаг өөрийн могоонуудаа зэвтэй төмрөөр хавчаар урлавч зүүх үсгүй мулцсан гэдгийг нь танив. Эрдэнийн тэр хавчаар шөнийн зүүдэнд харцгын нүдийг гэлбуулан сэрээгээд байсанд сүрэг могоо хилэгнэн сүргэлэн бүчиж хатхан хатгасаар гоо сарыг өгөөдгөж орхив. Та бүхэн үлгэрийнхаа үргэлжлэл болон өөр ийм ижил төстэй үлгэрүүдийг дахин сонсохыг хүсвэл follow дараарай. Баярлалаа.